Өнөөдрийн сургалтанд маань бол аймгийн засаг даргын хамгийн газрын нийгмийн одоо бодлогын эрүүл мэндийн асуудал хариуцсан төшөмдүүд, за дээрэс нь эрүүл мэндийн газрын халдвар төвчин судлалын асуудал хариуцсан мэрэгжилтэнгүүд, за өшөө дахиад аймгийн ерөнхийдөө нэгдсэн эмнэлгийн хавьтал судлаач нарыг оролцуулсан 100 хүний бүрэлдэхүүнтэй юм сургалтыг бол зохион байгуулж байна. За энэ сургалт маань шийдвэр гаргач нарын төвшөнд яг энэ Тэмбэг устгай энэ хүрээнд халдвар төвчин сэргийлэх тэмцэх, за ялангуяа бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх сэргийлэх үйл ажиллагаанд юу хийж болох вэ? Ер нь яагаад энэ халдвартай тэмцэх ёстой юм гэдэг талаар бид харилцан ярилцж байна. За ерөнхийдөө эмч нарын сургалтуудыг бол ерөнхийдөө бид аймаг дүүргүүдэд бол хийгээд нэлээд одоо төгсгөлийн шатанд орж байгаа. За үүний зэрэгцээгээр дахиад шийдвэр гаргагч нарынхаа төвшөнд тодорхой мэдлэг, хандлага, дадлынхын талаар бас одоо тодорхой мэдээлэл өгнө гэдэг маань биднээсийн хамтын үйл ажиллагаа яаж цаашаа сайн хэрэгжих үү гэдэг дээр бас нэлээд түлхэц нэмэр болох байх гэж ингэж бодож байгаа. За хавьтал судлаагчийн хувьд бол маш чухал ажил. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хавьтал илрүүлэлт бага хувьтай байна. За тэр бага байгаа хувийг бид нэр аль болохоор сайжруулах нь энэ өвчнийг бол бууруулахад, за энэ өвчнөд тэмцэхэд, сэргийлэхэд төрөлхийн тэмбүү гэдэг өвчнийг гаргахгүй байхад маш их чухал ажил багталтай. Хавьтагч нарыг хэдий ч нэ сайн дадлагжуулж сургаж чадна. Төдий ч нэ бидний эмчилсэн, өвчлөөс илэрсэн, за тэр байтугай цаашаа хавьтлаас илэрсэн хавьтагч нарыг нь эмчилж ирүүлжүүлэхэд маш их чухал холбогдолтой гэж ингэж үзэж байгаа. Зарим аймагуудын хувьд бол яг Тэмбэг устгах энийхээ хүрээнд бүх сумдуудад хамарсан үзлэгүүд явагдаж байна. Их олон хүнийг үзлэгтэй хамруулж байна. За яг ялангуяа эрсдэл бүлгийнхэнд бол чиглэсэн үйл ажиллагаа нэлээд зөнхлөн явагдаж байгаа. Илрүүлэлт аягүй сайн байна. Энэ маань аягүй чухал эм зүйл гэж ингэж бодож байгаа. Тэгээ жирэмсэн эмэгтэйчүүдийн донд хөвчлийг бас хэдий ч нэ сайн илрүүлж чадна. Төдий ч нэ халдвартай хүүхэд төрүүлэхгүй байхад бас энэ төрийн байгууллагууд маань, ялангуяа эрүүл мэндийн байгууллага маань, за эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн хоорондын уялдаа холбоо, хамтын үйл ажиллагааны үр дүнд илүү их үйл ажиллагаа сайжирна гэж ингэж харагдаж байгаа. Тэгэд энэ аймгийн засаг даргын тамгын газраас бид нар бас хүн оролцуулж сургалтаа явуулж байгаа гэдэг маань аймагтаа энэ үйл ажиллагаагаа яаж зохион байгуулах вэ? Аймагтаа энэ халдварыг устгахад одоо шийдвэр гаргач нарынхаа зүгээс юу хийж болох вэ гэдэг дээр бас айгүй тийм чухал одоо байр суурь илэрхийлэх. Тэгээ тэрнийхээ одоо сайн ойлгох, өөрөөр хэлэх юм бол тэр шийдвэр гаргач нартай сайн ойлгуулах, тэгээд цаашдах үйл ажиллагаа төлөвлөх гэдэгт чухал эмүүр нөлөөтэй ажиллаа гэж ингэж харж байгаа бид нар.